2017 оны 9 сарын 1-ний өдөр Америкийн Хойд Каролинад байрлах цагдаагийн газарт шөнийн 1 цаг 10 минутанд нэгэн дуудлага ирнэ. Дуудлага өгсөн хүн бол Мэттью Фелпс гэх 28 настай эрэгтэй. Тэрээр маш сандарсан байдалтай эхнэр маань насарсан юм шиг байна гэж хэлэхэд дуудлагыг хүлээн авсан цагдаа юу болсныг садар ойлгомжтой тайлбарлахыг хүснэ. Мэттью тайлбарлахдаа унтаж байхдаа зүудэх шиг болсон. Зүудэндээ эхнэрээ алж байна гэж зүудэл сэрээд харахад үнэхээр эхнэр маань насарсан бололтой байна. Миний эхнэр цус болсон газарт хэвтэж харин орон дээр нэг утга золтой байна. Би иймэнд мансуурч энэ бүхнийг хийсэн байж магадгүй. Гэхдээ би юу ч санахгүй байна гэж хэлдэг. Дуудлага хүлээн авсан цагтаа эхнэрээ амьсгалж байгаа эсэхийг шалгаад үзэхэд Мэттью тэр нас барсан юм шиг байна. Түн рүү ойр тохоос айж байна гэд уйлж байснаа. Гэнэт уйлхаа болоод өнөөдөр өмнөхөөс илүү ханиадны муусан тухайга тайлбарлана. Түүний уудаг юм бол ханиадны юм болох Кристин. Уг имийг эмийн сангаас эмчийн бичих шаардахгүй шууд авах боломжтой. Мэттью энэ эмийг уувал сэтгэл санаа нь сайхан болж сайн унддаг учраас ханиад хүрээгүй хэрэгэлдэг гэж хэлсэн байна. Дуудлагын дагуу цагдаа нарыг гэрт нь очиход цосон тутгалтан хэвтэх эмэгтэй болон юуж болоогүй мэд тайван зогсох Мэттью гэх эрэгтэй нар хүртэнэ. Мэттюг баривчлан эхнэрийг нь ойр байрлах эмнэлэг рүү дөрвөн тусламжаар явуулах боловч аль хэдийн амьсгал хураасан байлаа. Цагдаа нар эмэгтэйн эцэг ихэд энэ залгүй явдлын талаар дуулгахаар гэрлөө нь очин охиныг нь шүн насарсан талаар дуулгахад охины эцэг их нь миний охины амийг хөнөөсөн хүн нь түүний нөхөр болох Мэттью мөн үү гэж асууна. Цагдаа нар гайхаад та хоёр яагаад Мэттью гэж бодсон бэ гэж асуухад тэрнээс өөр түүнийг ийм байдалд хүргэх хүн байхгүй гэх богинохон бөгөөд ойлгомжгүй хариултыг өгдөг. Цагдаа нар хэргийн газарт үйлчлэг хийхэд Мэттюгийн хэлснээр хосуудын гэрт ханиадны им мөн орон дээр нь хутга золттой байсан. Гэр доторх байдал Мэттюгийн дуудлага хүүхдээ ярьж байсан бүх хүүхдээ таарж байсан тул түүнийг үнэхээр эмэнд мансуурсан байсан эсэхт нь цагдаа нар эргэлдэж эхэлнэ. Яагаад гэвэл үнэхээр мансуурсан байсан бол тэм хурдан хэвийн байдалтай орж бүх зүйлийг тэгэд сайн тайлбарлах боломжгүй гэж үздэг. Баривчлах үеэр түүний биед болон хувцсанд цусны толб маш бага байсан. Ийм хэрэг үйлцэн мөртлөө өөрөө бараг цус болоогүй байх нь боломжгүй. Түүн рүү ийм баг цус үсэрнэ гэж байхгүй. Дуудлага өгөхдөө цөрхрөн уйлж байсан ч дуудлагын дагуу цагдаа нарыг очих үед юу ч болоогүй мэт тайван байсан байна. Мөн түүний цуснаас шинжилгээ авахад мансуурах хэмжээний их юм хэрэглээг нь тогтоогдсон. Мэттью эхнэрээ хөнөөгөөд дараа нь орчин тойрныг нь сайтар цэвэрлсэн нь илт байсан. Гэр дотор цус болсон газар бараг байгаагүй. Тиймээс энэ хэргийг эхлээд нуух гэж оролцсон ч байх магадлалтай гэх зэрэг олон тамга толгойн үндсэн дээр цагдаа нар Мэттюг эмэндээ мансуурсан гэж худлаа мэдүүлсэнийг ялаа хөнгөрүүлэх гэсэн зайлтгийж дүгнэдэг. Энэ дүгнэлтийг Мэттью эсэргүүцэн эхнэрээ алдсандаа сэтгэл санааны гүн шарахтай байгаагаа илэрхийлж ийм хэцүү байдалтай байхад худал дүгнэлт гаргахгүй байхыг цагдаа нараас хүсдэг. Ийхүү задлан шинжилгээний хариугаар түүний эхнэр 123 удаа утгалуулсан болох нь тогтогдно. Энэ талаар сонссон хүмүүс мансуураагүй бол энгийн эрүүл хүн ийм аимшигтай зүйл хийж зүрхлэхгүй учраас үнэхээр эмийг их хэмжээгээр хэрвэлэн мансуурч эхнэрээ хөнөөсөн байх гэж таамагладаг. Эмчийн бичиггүй ч эмийн сангаас чөлөөтэй авч болох Кристин гэх ханиадны эмийг ийм аимшигтай үр дагавартай байхыг хинж төсөөлөөгүй. Эмийг үйлдвэрлэгч Bayer компаниас болсон үйл явдал гүн эмгэнэл илэрхийлнэ. Мөн Кристин гэх эмийг уг хүчирхийлэлд нөлөөлөх боломжгүй хэмээн баталдаг. Гэвч эмийн компаниг мэдээлэл хийсний дараа Америкт хямдхан ханиадны эмэнд хорцсон хүмүүсийн тоо огцон өсөж ханиадны эмийг хэрэглэн мансуурахдаа хэрэг хийсэн хүмүүс ч бүртгэгдэж байлаа. Үүнийг далимдуулан Мэттью өөрийгөө эмэнд мансуурсан тул юу ч хийснээ мэдэхгүй, огт санахгүй байгаа гэж мэдүүлсээр байсан ч цагдаа нар итгэхгүй хэвээрэл байсан байна. Мэттью Америк улсын Кентаки хотод төрсөн. Багаасаа маш хэцүү амьдрал донд өссөн. Тэр багаасаа аавыгаа мэддэггүй байсан байна. Ээж нь хэд хэдэн удаа хүнтэй сууж байсан ч Мэттью хэнийг ч ааваа гэж хүлэн зөвшөөрөөгүй. Тиймээс хэвчлэн эмээ өвөөтөөгөө хамт амьдардаг байжээ. Аавгийн байдагтаа маш ихээр гундаг, их ганцаардмал дууд цойдын хүүхэд байсан. Мөн хичээлдээ ч сайн явдаггүй байсан байна. 1988 оны 6 сарын 9-нд төрсэн эхнэр Рүүлэн нь Мэттюгээс тэс өөр орчинд өссөн. Аав Диэл, ээж Рүүли болон хоёр эгчийн хамт амьдардаг байжээ. Хараар дөрвөн аз жаргалтай гэр бүлд өссөн учраас ухаалаг, элен далангүй сайн охин болж өсөж тойронсон байна. Христийн шашинтай гэр бүлд өссөн учраас сүмд явдаг, сүсэг бишрэлтэй дуулууртай нэгэн байлаа. Мэттью Рүүлийн хоёр дунд сургууль байхдаа нэг сургууль явдаг байсан. Рүүлэн Мэттюгийн анхны хайр байсан. Мэттью харин энэ талаар Рүүлэнд хэлж байгаагүй. Түүнтэй үг цайлгч зоригт хүрдэггүй байсан гин. Дунд сургуулаа төгсөх жил Рүүлийн гэр бүл маш хол нүүх болж Рүүлийн сургуулиасаа шилжинэ. Мэттью сургуультай үлдэж ахлах ангид орсон жилээсээ муу сурагчтай нөхөрлөж арих болон эмийг хэрэглэж эхэлсэн байна. Энэ үед Мэттью анх удаа ханиадны эмийг ууж мансуурахыг сурч эхэлжээ. Тэр ханиадны эмэнд хордон мансуурч маш аимшигтай өөрчлөгдөж байсан тул үнийг харсан эмээ өвөө нь түүнийг сургуулиас нь гаргаж Христийн сүмийн сургуульд явуулдаг.
Эхэндээ түүнд хэцүү байсан ч явандаа арх болон эмийг огт хэрэглэхээ болж хичээлдээ шамдан өөрчлөгдөж байлаа. Мэтью үргэлжлүүлэн шинэ хаг сургуульд элсэн орж авралын зар болон сургаалыг түгээх талаар суралцаж пастор болохын тулд Библийг судалж эхэлнэ. Гэвч тэрээр их сургууль элсэн орсныхаа дараа стресст үедээ дахин эмээ хэрэглээд эхэлсэн байлаа. Энэ маягаар цаг хугацаа өнгөрснөөр 2014 оны нэгэн өдөр Мэтью өөрийн Инстаграмда зураг хийнгээ. Инстаграмд хүмүүсийн зургийг үзэж байгаад санаанд буй нэгэн эмэгтэйн зургийг хараад түүнд анхны харцаар дурлаж орхидог. Энэ эмэгтэй түүний дунд сургуулийн анхны хайр Рулен байлаа. Мэтью түүн рүү чат өчөж тэр хоёр мессежээр харьцаж эхэлнэ. Эхлээд чатаар харьцаж байгаад сүүлдээ уцаар ярьдаг болж тэд баг багаар дотносоор байсан байна. Тэр үед Мэтью Кентикот амьдардаг, Рулен Нус Каролинад амьдардаг. Хоорондох зай 730 км-ийн зайтай. Тэд хол болохоор уулзаж чаддаггүй байсан ч үерхэж хэлцгээдэг. Эцэст нь Мэтью Рулений амьдардаг Нус Каролинад очиж тэр хоёр уулзцгаана. Дунд сургууль байхаас хойш удаан хугацааны дараа уулзсан тэд салгаяа хэн салгаж чадхааргүй маш татан удаан хамт байсан хосуучиг аз жаргалтай харагдана. Тэр хоёр гэрлэхэр болж Мэтью Нус Каролинад нүүж ирээд хамт амьдарч эхэлнэ. Мэтью нүүж ирснийхэн дараа Рулений гэр бүлтэй ч хөвгөлтэй цаг хугацааг өнгөрүүлж байлаа. Рулений ээж охиныг нь зарим тэр холоос нүгэд ирснийг нь үнэлээд Мэтьюд төрсөн хүн шигээ сайн хандаж байхад Рулений аавд Мэтью огт таалагддаггүй. Рулений аав тэр хоёрын хурдан татанцсан харьцааг хүлээн зөвшөөрдөггүй. Сайн таньж мдээгүй эмэгтэйгээ зорин тэр холоос нүгэд ирснийг нь ч сэжиглэж байсан байна. Гэсэн ч Рулений аав охиноо Мэтьюдийн хамт байхдаа аз жаргалтай болж байхыг хараад Мэтьюг дахин буруугаар бодож сэжиглэхээ болохоор шийддэг. Нэг орой Мэтью Рулен хоёр Рулений эцэг эхийн гэрт нэрээд хурим хэмээр байгаагаа дуулгахдаа Мэтью тэр хоёрт өөрийн нууж авдаг зүйлсээ хэлье гэдэг. Ээж аав хоёр нь түүнийг санаа зовлтгүй бүх зүйлээ ярьж болно гэхэд тэр өөрийгөө өмнөх эхнэрээсээ салсан гэдгийг хэлнэ. Рулений аав ээж хоёр гайхсан ч өмнө нь Христийн сургуульд явж байсныг нь мэддэг байсан учраас салах ямар нэгэн шалтгаан байсан байх хэмээн түүнээс шалтгааныг нь асуухад Мэтью уйлаад анхны эхнэр маань гэрснийхаа дараа шууд өөр хүнтэй уулзаж эхэлсэн. Үүнийг нь төвчж чадалгүй салах шийдвэрт хүрсэн гэхэд Рулений аав ээж нь түүнийг "Гэхдээ чи Рулентэй учирсан байна шүү дээ" хэмээн тайвшруулдаг. Рулений аав ээж хоёр тэдний хормыг дэмжснээр хосоод 2015 онд сүй тавина. Гэвч сүй тавьсны дараахнаас тэдний харилцаанд бага зэрэг асуудал үүсэж эхэлнэ. Шалтгаан нь сүй тавих ёслолын өдөр Мэтьюгийн ээж цав цагаан даашин зөмсөд ирдэг. Уг нь сүй тавьж буй эмэгтэй цагаан даашин зөмсөх ёстой. Мэтьюгийн ээж Рулентэй эвгүй харьцаж яг л Мэтьюг хардаж байгаа эмэгтэй шиг байсан. Мэтью ээжийнхээ энэ байдлыг анзаарсан ч юу ч хэлдэггүй. Рулен болон түүний гэр бүлийнх нь Мэтьюгийн ээжийг хитэх догдолж баярлсандаа алдаа гаргаснаа ч анзаарахгүй байх хэмээн нэг юм бодолгүй тоолгүй өнгөрнө. Сүй тавих ёслолын дараахан Мэтью Рулен хоёр хормоо хийхэр болцохож дараа жил нь буюу 2016 оны 11 сарын 19-нд хормоо хийдэг. Тэднийг хэн ч харсан аз жаргалтай харагддаг хэн бүхний атаархлыг төрүүлэхээр сайхан осод байлаа. Рулен өөрсдийн аз жаргалтай байгаа мөчөө бусадтайгаа хуваалцаж байнга зураг Инстаграмд байршуулдаг байлаа. Гэвч яг үнэндээ тэдний бат бөх харилцаа хормын ёслол дуусны дараагаас улам хэврэгшиж эхэлсэн байдаг. Тэдний харилцааг хэврэгшүүлсэн эхний асуудал бол мэдээж сүй тавих ёслолд ирсэн Мэтьюгийн ээжээс эхэлсэн байна. Рулен хэдий тэр асуудлыг тоолгүй орхисон ч түүнээс хойш Мэтьюгийн ээж Руленд тийм ч таатай ханддаггүй байсан байна. Хормоо хийснээс 6 сарын дараа хосууд Мэтьюгийн гэр бүлтэй уулзахаар Кентукки руу явдаг. Мэтьюгийн ээж Рулен руу уцаар ярихдаа гэр бүлийн зураг ахуулах гэж байгаагаа хэлэн бүх эмэгтэйчүүд цэнхэр өнгийн хувцаар жигдэрнэ гэж хэлгээд Рулен баярлан цэнхэр өнгийн хувцас өмсөөд мөн хит хэдийг цүнхлээд очиход цугалсан эмэгтэйчүүд бүгд цагаан өнгийн хувцастай харин эрэгтэйчүүд нь цэнхэр өнгийн хувцаар жигдэрсэн байхыг хараад тэсэлгүй уйлчихна. Мэтью түүнийг аргадаж ээжигээ андуурч алдаа гаргасан байх хэмээн тайвшруулдаг. Гэвч Рулен түүний ээжийг албаар ийм зүйл хийсэн гэдгийг аль хэдийн гадарласан байлаа. Энэ явдлаас хойш тэдний дунд асуудууд араараасаа гарч байлаа. Рулен мөнгө хураахын тулд олон төрлийн ажил хийдэг, хөдөлгөөнтэй идэвхтэй амьдардаг эмэгтэй байсан бол Мэтью номлогч пастор болохын тулд дэвшин суралцахаар бэлдэж байгааг их нэрийдлэр ажиллаж хийхгүй цагийг хий дэмий өнгөрөөдөг байлаа. Сүүлдээ Рулений олж ирсэн мөнгөөр өөрт хэрэгтэй гэсэн зүйлээ авч хамаагүй үрдэг болсон. Сүүлд Рулений гэр бүлийнх нь мэдүүлэхдээ Рулен Мэтьюдэд гэрлэхийн өмнө $10,000 цуглуулсан байсан. Гэвч түүнийг нас барсны дараа дансанд нь ердөө $1,000 л үлдсэн байсан гэж хэлсэн байдаг. Ажил хийхгүй олсон мөнгийг нь өрөөд байгааг нь хараад Рулен төвчгүй түнд дургуутлаа илэрхийлэхэд Мэтью уурлан түүнлүү дууга өндөрсгөн орилдог болсон байна. Түүнчлэн Руленийг өөр эрэгтэйтэй уулзаад байна гэх ор үндэслэлгүй шалтгаан гаргаж түүнээс сэрүүлүүлж эхэлдэг. Харин Мэтью өөрөө хажуу айлынхан Валерира гэх эмэгтэйтэй танилцсан харилцаа үүсгэж эхэлсэн байсан.
Нэг орой Рүлэн Мэтьюд хоол хийж байхад зурд үзэж сууж байсан Мэтьюгийн утсанд хажуу айлын эмэгтэйгээс дуудлага ирнэ. Түүнтэй ярьж байгаад гэрт нь орохоор гардаг. Хэсэг хугацааны дараа Мэтьюгээс байлаатай байх үнэхээр хөвгөлтэй байгаа тул удах байх, хоолоо өөрөө идэрэй гэх мессеж Рүлэнд ирнэ. Үүний дараагаас Рүлэн түүнээс салахар шийджээ. Рүлэн сүнд явдаг итгэвч байсан тул гэр бүл салах талаар бодсохгүй байсан боловч ийм шийдвэрт хүрэхээс аргагүй байдалд хүрсэн тул яах ч аргагүй энэ шийдвэрийг гаргаж өөр тохиолдсон явдлаа гэр бүл найз нөхөддөө хэлж удахгүй салах тухайгааж тэдэнд дуулгасан байдаг. Гэвч Рүлэн Мэтьюгээс салахаасаа өмнө буюу хурим хийгээд ердөө 10 сарын дараа түүний гарт амиа алдсан байна. Цагдаа нар мөрөлгийн явцад Мэтьюг их нэртэйгээ муудалцсныг олж илрүүлсэн байсан учраас Рүлэн түүнээс салах болоход эсэргүүцэн түүний аминд хүрсэн гэх дүгнэлт гаргадаг. Хэсэг хугацааны дараа цагдаа нар Мэтьюгийн өмнөх эхнэр болох Брук гэх эмэгтэйг санаандгүй олж түүнээс Мэтьюгийн талаар асуухад тэдний салсан шалтгаан нь Рүлэн Мэтьюгээс салах болсон шалтгаантай адилхан байлаа. Тодорхойлбол Мэтьюгийн хит үрэлгэн байдал эмэгтэй хүмүүстэй холбогдож хэлсэн зэрэг асуудлуудаас болцоолжээ. Мэтью Бруктэй гэрэлсэн байхдаа Рүлэнтэй инстаграмаар харилцаж байсан бөгөөд өөрийгөө ганц бие гэж Рүлэнд хэлсэн байдаг. Мэтьюг Рүлэнтэй инстаграмаар харилцаж байгааг Брук мэдээд уур нь хурч өөр хүнтэй уулзаж эхэлснээр Брук Мэтью хоёрын харилцаа нэг мөсөн дуусгар болсон байж. Цагдаа нар Мэтьюгийн нууц инстаграмаас чөтгөрийн бэлэг тэмдэг Америкийн гаж тонтон гэх киноны хэсгээс скриншот хийж постлсан байхыг олж хардаг. Мэтью Америкийн гаж тонтон гэх киноны гол дүрийг шүтдэг түүнийг дуурайн зүсээ хувиргасан зураг постлсан байсан. Түүний хамгийн сүүлийн пост нь Рүлэн амьсгал хураасны өмнөх өдөр буюу 8 сарын 31-ний өдөр бүгдээрээ намайг цуврал алуурчин гэж бодоорой. Амийг нь хөнөх бурхны элчээ олжглоо гэж бичээд зураг постлсан байдаг. Түүнчлэн тэрээр найзуудаасаа хүн алуулыг ямар байдаг бол гэж асууж байсан. Гихмит олон баримт нотлохоо олдсон тул түүний шүүх хурал болж Мэтьюг эхнэрийнхээ амийг хорохдоо эмэнд мансарууга байсан гэх дүгнэлтээр маш хурдан өрнөж өндөрлөдөг. Гэвч Мэтью уг хэргийг үйлдэхдээ ханиадны эмийг хэтрүүлж хэрэглэснээс болж мансуурсан байсан гэж дахин заргалддаг. Шүүхийн байгууллагаас Мэтьюд хандан үнэхээр эмэнд мансарууга гэдгийг дахин шалгаад 100% нотлогдвол цаазаар авах хял сонсох өндөр магадлалтай гэж түнд сануулan хэрэгээ энэ байдлаараа хүлээн зөвшөөрвөл хугацаанаасаа өмнө суллагдах журангүйгээр бүх насаараа хоригдох хял оноож болох талаар хэлэхэд Мэтью удаан бодсны эцэст их хэмжээгээр юмууж мансараагүй эхнэрийнхээ аминд хүрсэн гэж хэрэгээ хүлээсэн байна. Мөн дуудлага өгч байх үедээ мансуурсан гэж дүрээсгэж жүжиглсэн эхнэрийнхээ аминд хүрэхдээ ив ирүүл байсан гэж бүх буруугаа хүлээжээ. Мэтью эхнэрээ өөрөөс нь салах гэж байгааг мэдээд түүнд уурлахтаа түүнийг хөнөөсөн хэмээн уучлалт гуйсан. Мэтьюгийн өмгөөлөгч түүнийг багаасаа хэцүү бэрх амьдралд дууссан гунирхах өвчнөөс болж юм уу хэрэгэлдэг байсан зэргийг ашиглан түүний ялын хэмжээг багасгахыг хичээдэг. Гэвч Мэтью эхнэрээ хөнөөсөн алуурчин гэдгийг нь өөрчилж болохгүй үнэн учир өмгөөлөгчийнх нь ярьсан зүйл шүүгчдэд нөлөөлдөггүй. 2018 оны 10 сарын 5-ны өдөр түүнд хугацаанаас нь өмнө суллах журангүйгээр бүх насаар нь хорих ялыг өгсөн байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа Мэтью Рүлэний гэр бүлээс уучлалт хүссэн ч тэд түүний уучлалтыг хүлээж авдаггүй. Охиныг нь тэднээс үр салгасан учраас хизээж өшөж чадахгүй гэдгээ илэрхийлсэн байна.